Хай би part 2 дээрээ юу харсан гинэ. Юугаар хэлсэн мэн гэж Улаанбаатар гэж Валкинг Дэмэдгүй уншиж байна. Юу болчихоо. 2 биш 1 2 гэнэ. Манайха энэ танарт хэрэгтэй бол хэрэггүй болов. Харж гин үү? Харахгүй бол хэлээрээ. За. Нэг хүүхэд одоо ингээд нэг охиноос ингээд салсан гэсэн шүү дээ. Тэгснийхаа дараа нь нэг охиноос салаад нэрээ энийг дуусгах үзээрэй. Салаад тэгээд нөгөө охиноос саллаа. Дахиад өрөх юм байна уу гэд тгий бичсэн байсан. Тэрийг нь үтсэн. Коммент дээр харсан чинь 8 стар гэсэн. Тэгээд тэр хүүхдүүдийг нэг жоохон байна битээ тэгэрээ гэж нэг ярьжсэн чинь тэгээд дараа нь яалаа яг тиймэрхүү юм болсон юм аа. Тэгсэн чинь тэр бичлэгээ мартсан байна. Тэгээд уул нь яг тэр бичлэгээ дуусгачаад тэгээд тэрийгээ ингээд YouTube-ын дээр тамгуулаа. Тэгээд part 2-ыг одоо шууд эхэлж байгаа байхгүй юу? Part 3-ыг одоо дахиад яг энэний хадаас part 4-гээ маргаашна. Тэгээд part 3-аа хийчихэд одоо дахиад нэг өөр юм хийж байгаа шүү. За юу. Тэр хүүхдүүд жоохон болгоод битээ тэгэрээ намайг цэцэрлэгт хаад юусоо тэгдэг байсан. Намайг 1-р ангид хаад юусоо тийм юм байдаг байсан. 2-р ангид байдаг байсан. 3-р ангид бол байдаг байсан юм шиг үлээ. Би 3-р ангидаа шилжиж иржсэн. Тэгээд тэр хүүхдүүд нь нэг баахан хайр зарлал юм билий. Тэгэхээр би тэднийг зүгээр тоохгүй. Ер нь би нэрээ багшд бар аим их дуудулдаг байсан 3-р ангидаа. Тэгээд 4-р ангидаа ч дуудулдаг байсан. Тэгээ одоо дуудуулахаа болсон. Хичээлээ хийдэг болсон. Яг тийм байх хэрэгтэй. Чи зөв хичээлээ муу сураад байвал тэгэл чи өөрөө юунд ч анхаарал төвлөрүүлэхгүй тэгээд байгаад байвал чи онц сурал чамаа хүн тооноо л гэсэн үг. За тэгээд онц сурдаг байлаа гэж яг тийх шаардлага шүү. За юу. За part 3 дээр яг энэнийхээ тухай ярина. Прям хурдан ярина зөө. Бүр дотор одоо ээж.